Өнөөдрийн лекцийн сэдэв өвлийн судалгаанд ганцаарчлсан ярилцлагын аргыг ашиглах нь. Бүгдээрээ бичиг хүсэгтэй мөртлөө ном зохиол бичдэг нь цөөн. Түүнтэй ижил бүгдээрээ хинтээ ч ярьж чадна гэсэн мөртлөө ярилцлага хийх нь амар биш байдаг. Ийм учраас өвлийн судалгаанд хэрэгэлдэг аргын нэг нь ганцаарчлсан ярилцлага. Ганцаарчлсан ярилцлага хийхийн тулд энгийн ярилцлагаас дараах зүйлээрээ ялгаатай. Нэгдүгээрт юуны төлөө ярилцлага хийж байгаа илээ? Энэ нь судалгааны чиглэл, судалгааны асуулт хоёрын үр дүнгээс гарсан түлхүүр үгтэй холбогдож асуултаа асууна гэсэн үг аахна. Тэгэхээр судалгааны ярилцлагыг хийхэд арга техник бас өөр байдаг. Энэ талаар ярилцсанаа. Оролцогч нь илүү ярьж, судлаач нь түүнийг сонсож, нягтлж, чиглүүлж, ярьж байгаа яриаг нь тэмдэглэж авч, хурааж, бичиж авдгаараа энгийн ярилцлагаас ялгаатай байдаг. Ер нь ярилцлага авч байгаа судлаачаас бол маш их чадвар шаарддаг. Тухайн сэдвийг маш сайн мэддэг хүн байх ёстой. Яагад гэвэл ярьж явах явцад нь хэлсэн үг өгүүлбэр олгоны цаана юуны тухай ярьж байгаа гэдгийг ойлгож авна. Хэрвээ тухайн сэдвийн талаар сайн мэддэггүй хүн судлаачаар ажиллах юм бол үр дүн бага байдаг. Тийм учраас хүмүүс яагаад чанарын судалгаа буюу энэ өвлийн судалгааг хийж чаддаггүй юм бэ гэхээр тухайн судалгаа хийх судлаач нь өөрөө мэрэгсэн судлаач авах ёстойгоороо тоон судалгаанаас ялгаатай. Тоон судалгаан дээр бид магадгүй судалгааны сэдвээ сонгочоод асуултаа ажлын хэсгийнхэн байгуулж судалгааны багийнхан тэгээд судалгаанд нэмэлтээр энэ асуулгыг авах хүмүүсийг бол хүндлэнгийн хүмүүсийг урьж оролцуулдаг. Тэр хүмүүс нь магадгүй энэ судалгааны талаар нарийн мэдэхгүй байсан ч яг асуулгын талаар бол илүү асуугаад мэдээд авчдаг. Ийм учраас ярилцлагын аргыг бол тухайн хүний ухамсар, ойлголт, хүүрнэл, хүрээлэл, учир холбогдол өгч буй зүйлийг судлахад илүү ашигладаг ахнэ. Ийм учраас судлаачаас маш их чадвар шаарддаг. Сайн ойлгогдож, танигдаагүй үйл явдлыг судлахад шиглэгддэг. Тийм учраас бол яг судалгаанд хамрагдаж байгаа тухайн хүмүүс нь энэ судлах байгаа сэдвийн талаар илүү ойлгож мэдснээс холбоотой асуултыг асууна гэсэн үг ахнэ. За мэдээж судалгаа ярилцлага авч явах хугацаанд ярилцлагад орж байгаа хүмүүсийн үйл хөдлөл, төрөх байдал ер нь хэр их бодтой юм ярьж байгаа гэдгийг хүндлэнгийн body language буюу бие авч байгаа байдал, нүдний хаарц, сандрал, зарим тохиолдолд бүр хөлс гаргаж байгаа байдлыг нь хүртэл тэмдэглэж авах шаардлагатай болдог. Магадгүй хэн нэг нь бичгээр гомдол санал гаргасан бол яг энэ гомдол санал гаргаж байгаа хүнтэй ганцаарчлсан ярилцлага хий гэхэд 3 хоногийн өмнө гомдол санал гаргасан гомдлоо арай өөрөөр тайлбарлах. Энэ бүгд нь тухайн хүний эмоц, сэтгэл хөдлөл олон зүйлтэй холбоотой учраас судалгаа авч байгаа хүн энэ бүгдийг олж мэднэ гэдэг тийм амар ажил биш байдаг ахнэ. За мэдээж ярилцлагын арга нэг талаасаа сул талч гэж болохын нөгөө талаасаа маш үн цэнтэй байдаг. Өнөөдрийн энэ хурцтай нийгэмд цагийн үнэлгээ бол илүү их үн цэнтэй болчихсон. Тэгэхээр 2 цаг хүртэл ажиллаа орхиод юм уу, гэрийнхээ ажил бүх юм орхиод ярилцлагад орно гэдэг бол бас тийм амар ажил байдаг биш байдаг учраас тодорхой хэмжээгээр урамшуулах, наад зах нь автобус унааны мөнгийг гаргах ажлыг бас бодолцох ёстой болдог. Өвлийн судалгаанд ашиглаж байгаа энэ чанарын арга болох ганцаарчлсан ярилцлага нь бол
Зөвхөн өнөөдрийн асуудлыг ойлгохоос илүү өргөн цар хүрээтэй алсыг харсан нээлттэй асуултыг бол тавьдгаараа илүү давуу талтай. Магадгүй ярилцлагын явцад бол асуултууд нэмэгдэж олно. Гэхдээ чиг асуултаасаа бас хазаахгүй байхын тулд бид чиг асуултыг бол боловсруулдаг. Юу ойлгож мэдэх гэж байгааг судлах асуудлыг чиг асуудал гэж нэрлэдэг. Тэгэхээр бид яг судалгааны чиглэл, судалгааны асуулт түлхүүрөө 3 гэдэг бол нийт судалгааны ажлын 50% шүү. Энэ ажлыг хийхин тулд маш олон удаагийн ярилцлагаар гарч ирдгийг өнөөдрийн үеийн судалгаагаа анх удаа хийж байгаа бол урдан хийжсэн хүмүүс илүү мэдэж авсан байх. Тэгэхээр ердөө судалгааны чиглэл гаргасан тэр өдрөөс л таны судалгаа аль хэдийнэ эхэлсэн байна гэсэн үг байна. За судлах асуудлаа ойлгохын тулд асуух асуултуудыг анкетын асуултаар бас асууж олно. Жишээлбэл та хаана ажилдгүй, хэдэн жил ажиллаж ийн гэд бичгээр анкетын хэлбэрээр хариулчих зүйлийг бол заавалжгүй ярилцлагын явцад цаг хүрэх шаардлагагүй гэж үздэг. За мэдээж судалгааны асуудалтай холбоотой мэдээлэл авахын тулд маш олон асуултууд гарч ирдэг. Тэгэхээр яг аль нь энэ тэргүүнд тавих асуулт вэ? Энийг л лавшруулах нь чухал гэсэн юм. Лавшруулах буюу probing question гэж хэлдэг. Гүнзгийр үлсэн асуултыг л олж асуух нь маш чухал байдаг. За түрүүнд хэлсэн үеийн судалгаанд ярилцлага хийхдээ чиглүүлэх асуулт нь түлхүүр үг байдаг. Жишээл тийм учраас би түлхүүр үгээсээ хазааж олохын тулд keyword-ийг бол зүгээр гаргадаггүй гэсэн санаа. За жишээлбэл та бүхэнд илүү жишээгээр тайлбарлавал илүү ойлгомжтой болох бах. Энэ тохиолдолд судалгааны чиглэл нь төрсэн эхийн мэдээллийг арга гэргийнхэн танилцуулах гэсэн юм судалгааны чиглэл гарч ийн. Тэгэхээр та бүхэн энэ судалгааны чиглэлээс энэ төрөхөд болж байгаа процесс юм байна. Нэг эмэгтэй төрж байгаа юм байна. Ингээд энэ эмэгтэйн талаар төрсэн ээжийн талаар болон төрсэн яраан талаар одоо яг төрөлтийн үед хүлээж байгаа хүлээлгийн өрөөнд байгаа арга гэргийнхэнд нь хань ижилт нь ахан дүүст нь мэдээллийг яаж хөргүүлэх вэ гэдг нь өнөөдрийн тулгамдсан асуудал гэдгээр судалгааны чиглэлээ гаргасан байна. За судалгааны асуулт нь болохоор шин төрсэн хүүхдийн мэдээллийг одоо ээжийнхэн тухай бас мэдээллийг арга гэргийнхэнд нь хүргэх. За тэгэхээр энд бол нөгөө яаж хүргэх арга замыг бол илүү тодорхой гаргаж ирэх гэж байна те. Ямар аргаар хүргэж болох юм бэ? За түлхүүр үг нь мэдээ төрсэн ээж, шин төрсэн яраа, мэдээлэл гэсэн 3 үг байна. За мэдээж өнөөдрийн бас тулгамдж байгаа юм асуудал олгоод байгаа зүйл бол одоо уул нь бол хамгийн их өөрчлөгдөж үр дүнгээ харуулах байгууллага эмнэлэг бол эрүүл мэндийн салбар дотор төрхүүд байдаг. Яад гэвэл тэнд бол бас нэг талаасаа айдас нөгөө талаасаа баяр хөөр зэрэгцэж явж идэг. Шинэ одоо удамтай боллоо, одоо ээж боллоо, аав боллоо гэд хүмүүсийн сэтгэл хөдлөл бол яг энэ моментод гардаг. Учраас бид энэ асуудлыг хүндэж байна гэдгийг судлаачид хэлсэн байна. За мэдээж судалгааны асуултыг боловсруулах дагуулга маш чухал юм байна. Асуулт чухал юм байна. Тэгээ яриагаа яаж эхлэх вэ? Юун дээр одоо наривчлах вэ? Ямар дараалалтай байх вэ гэдгээ судлаач одоо ярилцлага авах бодолцсон гэсэн үг байна. За мэдээж асуултаа баримтжуулна. Мэдээж асуултын одоо загвар гарсан байх ёстой. Тэгээ яриан дотор бол одоо яриа авч байгаа бүх юмаа тэмдэглээ дан сар өдөртөө хин яриа ав хин үгүй гэж одоо баталгаажуулж зураглал үүсгэн. За тухайн хүний санаа сэтгэл ямар байсан, энэ хүн яг энэ талаар хэрэг мэдлэгтэй юм. За бас магадгүй урд нь нэг одоо ханиа алдсан ч юм уу хүүхдээ алдсан юм эмзэг сэдвч ээж олон шүү дээ. Тэр бүгдийг бас харьцуулж магадлахын тулд энэ төрөлн хүртэл өөр байх ёстой. Ярилцлага авахдаа маш энгийн асуулт, ойлгомжтой асуултыг асуух ёстой. Манай салбарын одоо судлаачдын нэг алдаж байгаа алдаа нь бид бол маш тийм ерөнхий дээрээс нь мэрэгжлийн үг хэллэг асуулт асуудаг. Тэрийг айгүй мундаг байна гэж заримдаа төсөөлж боддог нь эндүүрэл юм. За мэдээж ярилцлагыг авахдаа тухайн оролцогчийн тухай
Түрүүнд бол энийг анкетын аргаар авчиж олно гэсэн те. Гэр бүлийн байдал, нас, хин хинтэйгээ амьдрдаггүй ажил төрлийг нь бид анкетын аргаар авчиж олно. За мэдээ сэтгэл санааг нь бас эхлээд бол асуух ёстой. Дараа нь ярилцлагын дараа сэтгэлийн сонсох ёстой гэсэн үг ахна. Мэдээж энд мэдлэгийг бас олж авах ёстой. Ер нь энэ их хүн одоо хэдэн цаг одоо хугацаанд төрөх ёстой юм. Төрөлд хурдан явагдана гэдэг нь ямар учиртай юм. Төрөхийн процессыг хэн ажилтгийн, ямар үйл явц болоод өнгөрдгийн гэдэг талаар тодорхой мэдлэгийг энэ одоо арга гэрээхэнд нь бас өгж авах ёстой. Тэгэхээр судалгаа гэдэг бол нэг талаас судлаачийн ажил юм шиг боловч бас соён гэгэрүүлэх, эрүүл мэндийн мэдлэг олгох ажил давхар явагдчихин гэсэн үг байна. Мэдээж яриа өндөрлөختөө их тийм эерэг хөнгөн асуултаар бол бас асуугаад дараа нь бол талархлаа илэрхийлэх ёстой. Өөрийн чинь элен далангүй ярьсан энэ яриа манай салбарын ийм үйл явцыг бол өөрчлөх юм аа. Ингэж одоо өөрчлөгдөхөд нөлөөлөх юм гэдгээр бол бас талархлаа илэрхийлэх ёстой. За мэдээж эхлээд бол гинцгэрүүлсэн ярилцлагын чиг асуултаа гаргана. Тэгээд алийг анкетын аргаар асууж болох уу гэдгээ бас бичиж тэмдэглэж өөрөөр хэлбэл нөгөө үйлчлүүлэгч буюу судалгаанд оролцсон хүнтэйгээ ярих одоо яриагаа тодорхой хэдхэн асуултанд төвлөрүүлэх ёстой. За жишээлбэл одоо хувийн мэдээлэл хэдэн удаа ирж байгаа, хэдэн удаа одоо хүүхдтэй олсон ч гэдэг энэ мэдээллийг анкетаар авчиж болно. Харин өнөөдөр одоо энэ ээж ингээд төрөхөд хэвтчихлээ. Энэ төрөхөд одоо ээжийг ирэхийн тулд хэдэн удаа ирж байна, ямар зорилгоор ирсэн, ямар асуудал байна гэдгээ бичнэ гэсэн үг байна. Тийм. За төрсөн эхийн талаар мэдээллийг авна. Яг одоо бодогдож байгаа зүйл ямар байгаасаа төрсөн эхнэраа мэдээлэл гих мэтлэнгээр авна. Мөн түнчлэн тухайн хүнээс өнөөдөр та эмпати сэтгэлээр өөрийгөө орлуулж бодоод хэрвээ та их барихын юм ч юм уу их баригчаар ажиллаж байгаа яг энэ талаар одоо шин төрсөн яраа ээжид арга гэрийнхэн мэдээлэл хүргье гэвэл та яах вэсэн гэж бас орлуулж бодоод энэ тохиолдолд хүмүүс бол маш олон зүйлийг хэлдэг гэдэг хэлье. За мэдээж түлхүүр үг эргээд нөгөө асуулга агуулга ярианы төрөлтэй шууд холбоотой учраас энэ байдлаа дахин бодох ёстой гэдгийг хэлье. За энэ тэргуунд мэдээж ярилцлагт бол хүмүүс барагтаа оролцохыг хүсдэггүй басан цаг яадаг вэ? Өнөөдрийн сошиал ертөнцийн хамгийн том одоо мэдлэггүй, соёлгүйгээс болоод бид нэг одоо үйлдэлийг хэн нэгэн лөө чихэх юмнээс олж олон одоо асуудлууд өрнөж байгааг бид харж байна. За тэгэхээр тулд өнөөдрийн бидний ярьсан яриа бол ингээд нууц олж үлдэнэ. Тэгээд энэ сэдвт бол орохын тулд бол тантай бол ярилцлага хийж байна. Хэдэн цаг ярих юм. Таны энэ яриа бол манай салбарын энэ юмд үн цэнтэй хонь нэмрээ оруулна. Таны өгсөн мэдээлэл энэ дуу хоолой энэ бүгдийг бол бид хаач одоо ярихгүй тэмдэглэн гээд 2% энэ гэрээгээ зөвшөлтслийн бичгээ үйлдэх ёстой. Магадгүй санаандгүй санамсаргүй тэр хүний яриаг өгчих юм бол шүүхийн өмнө судлаач хариуцлага хүлээнэ гэсэн үг байна. За ингээд асуулт байхдаа би таны ярилцлагыг бол дуу хураагуурт хурааж байна. Зөвшөөрөхгүй нэрийг оруулж байна. Зөвшөөрөхгүй гэдгээ маш тодорхой бичиж хаяг нэр тэмдэглэх нь дараагийн одоо гарах янз бүрийн асуудал шүүхийн өмнө хүлээх хариуцлагаас одоо сэргийлчин гэсэн. За мэдээж анхаарах зүйл бол хариултыг хөтлөх асуултыг одоо өөрөө барагтай хариултын хилэнгээ асуугаад байдаг те. Жишээлбэл одоо ээж нарт ингэвэл яасан та юу гэж бодож юм ч гэдэг юм ингэж болохгүй байна. Өөрийнхөө одоо төсөөллийг одоо төсөөллөөр бол ойлгуулахгүй байна. Судлаач заримдаа өөрийнх нь санаа бодлыг асуух гэдэг. Магадгүй тухайн хүн жоохон сөрөгдөө мэдээлэл өгчих юм бол эмзэглэж асуултаа өөрчлөхгүй байдаг. За санаа оноогоо шууд хариулсан хариултанд нь таны бодлоор ингэж эн чинь биш л дээ гэх мэтлэнгээр санаа оноогоо хэлж болохгүй.
Дээрээс нь тухайн ярилцагчийн яриг тэр чигээр нь л хуулж авахлахоос дүгнэж болохгүй байна. За дуусгаагүй өгүүлбэрийг огтд дуусгаж байгаа. Та тэгээд ботцсон уу гэж хэлж болохгүй байна. За таны бодол ийм л эдэг юм байна гэх жишээний илүү зүг хэлэхээс зайлсхийх ёстой байна. За мэдээж судлаач судалгаанд оролцогчдоо яг цагтаа ирсэн багтаа. Энэ цаг баримтлана гэдэг бол маш чухал хүндэтгэл. Тэгээд зөвшөлтслийн хуудасад бүглүүлнэ, зорилгоо танилцуулна, өөрийгөө танилцуулна. За ярилцлага гулыг хэлээ гэдгээ хэлнэ, ярилцлага үргэлжилж байна, ярилцлага өндөрлөх болж байна гэдгийг хэлнэ. За дээрэс нь ярилцлагын үе шат ингэж явна гэдгээ ойлгуулна, ярилцлага дуусны дараа талархлаа илэрхийлнэ. За судалгаанд оролцогч өмнө тохирсон хэсгээс үл шалтгаалan хугацаагаа хойшлуулж болно. За нэг удаагийн ярилцлага бол ер нь хамгийн багадаа 30 минут. Гэхдээ аль болохоор 30 минутаас хэтрүүлэхгүй байвал үн цэнтэй болж үлддэг учраас энэ 30 минутанд маш чухал мэдээлэл олж авахыг л зорих ёстой. За мэдээж эхний үе шат бол хэрвээ судлаач ярмааргүй байвал заавалжгүй дарамт шахалт үзүүлж болохгүй. Би халаалтаас эхлэх ёстой. Мэдээж гаднаас орж ирсэн бол цай, халуун ундаа ус өгнө. Тухайн хүний одоо тайвшруулна гэсэн үг болгон тэгээ дуу хураагуурт бичиж олох гэсэн талаараа заавал зөвшөөрөл авна. Хэрвээ биччихсэн заавалжгүй бичих тохиолдолд дараа нь бид нар олонний өмнө энэ яриаг яриулахдаа таны дуу өөрчлөн гэдгийг сануулж өгч олно. За судалгааны төвөр гэдэг дээр бид нар хэдэн хүнээс авахар төлөвлөсөн байсан ч нэг хүнээс авсан ярилцлагын дараа заавалжгүй анализ хийн. Тийм учраас бол ярилцлага хийхин тулд нэг хүний дараа дараагийн хүн гэж ингээд зэрэгцэд дуустдаггүй. Нөгөө тухайн судлаач бол одоо анализ хийгээд явцдаг учраас нэг хүн ярьсны дараа өөртөө 2-3 цаг сая юуны тухай ярьлаа. Магадгүй тэмдэглэл хөтлөгчдөгөө суугаад хэлсэн ярьсан юм болгоныг бичиж тэмдэглэж авна гэсэн үг байна. Бидний нэг алдаа нь болохоор зэрэг одоо 2-3 нээлж өсөө за боллоо танаас асуулт асуучлаа гэд задлан шинжлэхгүйгээр баахан хүнээс ярьцлага авчдаг нь үр дүнд хүрдэггүй гол шалтгаан алдаа нь энэтэй холбоотой байна. За мэдээж дахиад өөр хүнээс ярьцлага аваад дахиад анализ хийнэ гэсэн үг байна. Тэгэхээр ганцаарчлсан ярилцлага гэдэг бол тийм амар эд биш ахна. Өнөөдөр энэ ганцаарчлсан ярилцлагыг бол гол төлөв одоо бас өмнөх хэрэг дээр бол эмчнэрийн хийж байгаа ажил бол бас их ганцаарчлсан ярилцлага гэдэг шүү дээ. Одоо хүнээс анамнаас тэр хүний тухай сонсож мэднэ гэдэг бол эмч хүмүүс. Тэгэхээр манай салбарын бол бас нөгөө талаас мэргэжлийн хүрээнд ганцаарчлсан ярилцлагыг бол сайн эзэмссэн байж болдог. Гэхдээ нөгөө талаас нэг үүлийг судлах учраас хит нэг дор олон асуулт асуухгүй байхыг л хичээх хэрэгтэй ахнэ. Ингээд та энэ ганцаарчлсан ярилцлагын чадварт суралцчих юм бол өнөөдрийн бидний нийгэм тулгамдаад байгаа олон асуудлын шалтгааныг илрүүлэхэд энэ арга маш чухал үн цэнтэй арга шүү гэдгийг хэлье. Анхаарал хандуулсанд баярлалаа. Амжилт хүсье.